Улаан чихвч сууг үзүүлж байна. Тонч байна л тий. Нэг хүнтэй мэдлжэнгүүд хин Гэлээ. Йоо, жоохон тийм байсан. Би үлээ. Тэ нөгөө нэггүй энэ чи ингээд найз штэ эсвэл танд хүн даарчлаа штэ гэх хилэнгүүд яаснаа нэг маа өмөрөд байгаа мó гэл хэлцээ. Тэгээд би за бол. Нөөцлийн нах зардлыг асуултал нөө манай гэр хамт дүү ирээд ингээд цуглуулаад тэгээд тэр хугацаанд хавчтаа гэдгийг мэдсэн. Хойш ингээд 3 сарын хугацаа болж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг уйлаад хоол өмсөхгүй хичгэрч. Миний амар гоё юм чинь ус усаар аялах боломж чи ч гэсэн аялж байгаа. Угаас аялаа мэднэ. Өөрөөр усаар аялахад чамд юу анзаардаг юм чи цаг хугацаар аялж байгаа юм шиг санагддаг зөв. Yes. Зарим усуд бүр яг жинкнээс 20 жилийн өмнө амьдарч байна. Тэ. Дараачийн усуд нь 20 жилийн ирээдүйд Япон, Солонгос ондоо шүү. Гоё шүү PlayStation-ы. Тий. Одоо GTA 6 дараа жил гарахаар болчихлоо. Энэ жил дараа жилийн 5 сар. Тий. Тэр хизээш гарах. Чи нөгөө хүүхдэн гэсэн дисциплинээс айдаг корпус муу. Йоо. Тэгэж хийсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд яг хөө нөгөө нэг би чинь болохоор нэг хөөхөн өндөр гээл нөгөө Ер нь би тархалнд 1000 ккал өнөөдөр одоо нэг сарын хугацаанд 1000 ккал хоол идчихэж байгаад турна гэд тэгж байгаа бол эхний 7 хоног 2-7 хоногт хүн турна. Тэрний дараа таны бие өмчөнд тархичин дээр шүү дээ. За ерөөсөө л чамаг би боддоо. Чамаг би боддоо. Энд та нөгөө аэроплан дөрөв. Ганаг айдаг бас л нэг айдаг. Хоолны дуу бол. За ерөнхийдөө бол нэг бид нэр 30 жил би анх удаага бал идчихв. Хүн ундчихсан чи одоо нэг сүнсэнд даруулна гэж байдаг шүү дээ. Хүн болгонд л тохиолддог зүйл те. Сүнс дараал тухайн үед болохоор яг ингээ ми ингээ толгон дээр ингээ дарчаад тэгжсэн аа. Сүлдө хоньс боогаад ихсэн байхгүй. Тэгээд би ингээ сэркэл нэг хүн чинь нэг сэркэл өөрийгөө сэркэх зовдсон шүү дээ те. Тийч чиж ваа гэ сэрэл тэгээд персент гэсэн чинь манай цогцсон. Яасан тэр юм ч дөрвөлдөө тойлоо сууж явъя. Хөөд болоо яг гүйдлийнхэн зам дээр нь үлээж зогссон байна очиж. Наавчгаас гол самгонж аз. Гол машин дээр юм яриа сууж явах чил. 1920-од оны сүүлч үед гэж яхад энэ Богдхан уулын аймаг гэж байна л да. Энд нь болохоор Дэрэн сум гэж байна. Энэ болохоор одоогоор энэ Дундгов аймгийн Дэрэн сум юм билээ. Тэгээд энэ сумд болохоор Дамдан гэдэг айлах байсан юм. 30 орчим насны. Эхнэрийг нь болохоор Намжил гэдэг. Тэгээд 30 гарчаад байдаг үр хүүхэд байдаг.